Мөнгө явахын нэвтрүүлгийн мөнх эрдэнэ байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн өөрчлөлт Монголын эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн хөрөнгөө хэрхэн хамгийн оновчтой удирдах арга ухааныг танд зааж өгөх болно. Хурууныхаа үзүүрээр хөрөнгөө удирд. Боломжоо бодит болго. Таван богд капитал. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Мөнгө явахын нэвтрүүлгийн мөнх эрдэнэ байна. Бид 9 дахь дугаараа инхүү эхлүүлэхэд бэлэн болоод байна. За ингээд өнөөдөр бид хувьцааны хоригдлынхаа талаарх сүүлчийн дугаарыг хийх гэж байна. За бид сүүлийн 3 дугаарын турш энэ дугаарыг оруулаад 3 дугаарын турш хувьцааны хоригдлын ач холбогдол ашиг эрсдлийн талаар бол ярьсан. За тэгэхээр бид хамгийн ихэнд бол хувьцаа гэдэг зүйлийг бид хаанаас хайх ёстой юм бэ гэдэг асуултыг бол тавьсан. Хувьцаа гэдэг зүйл таны амьдралаас тийм хол юм уу, ямар хаана байгаа юм бэ гэдэг асуултыг бол тавьсан. Тэгэхээр тухайн үед хэрвээ та санаж байвал, хэрвээ та нэвтрүүлгийг үзсэн бол хувьцааг холоос биш хөрөгчнөөсөө хайхад хангалттай байсан. Жишээлбэл Апple компани хувьцааны ханш сүүлийн 15 жилийн хугацаанд 400 дахин өссөн байсан. 1 сая төгрөгөөр авсан бол өнөөдөр 400 сая төгрөгтэй байх байсан. За ингээд өмнөх дугаараар бол бид нар хамгийн эцсийн бүлэгт ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр 3 дүрмээ сурсан. Түүнээс гадна тэр 3 дүрмийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд та зөв компани хувьцааг авах ёстой байна гэдгийг ойлгосон баг. Зөв компани хувьцааг авахын тулд та зөв сайн брокероор үйлчлэгээ авч брокероор үйлчлүүлэх хэрэгтэй байна гэдгийг бас ойлгосон баг. Тэгвэл сайн брокер гэж хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойлтыг бид нар өнгөрсөн удаад ярьсан байгаа. Мэргэжлийн ёс зүйтэй байх, чанартай гүнзгий судалгаа хийж чаддаг байх, хурдтай цаг хугацаанд хийсэн зүйлээ танд хүргэж чаддаг байх, мөн энэ бүлэг мэдээлэл судалгаануудыг хийж чаддаг байх гэсэн шаардлагуудыг хангаж байгаа компани бол сайн брокерийн компани. Та сайн брокерийн компаниар үйлчлүүлж чадах юм бол зөв хувьцаагаа авах магадaltaй. Зөв хувьцаагаа авч чадвал өндөр ашигтай байх боломжтой гэсэн үг. За ингээд та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээлэл судалгаа зөвлөгөө авах хүсвэл 88 88 30 53 дугаарт өөрийнхөө цахим шуудаг явуулаарай. Өмнө нь явуулсан хүмүүс дахин явуулах шаардлагагүй. Та манай санд орсон байгаа. Та манай үзэгчийн игнэнд орсон байгаа. Бид танд хамгийн түрүүнд хамгийн сонирхолтой, хамгийн сайн анализ судалгаа мэдээллүүдийг хүргэж явах болно. Ингээд та зах зээлээс холдохгүй байх боломжтой болно. Зах зээлтэй хөл нийлүүлж алхах болно. Боломжоо бодитуулах болно гэдэг хэлсэн. За өнөөдрийн дугаар бүгдээрээ өнгөрсөн 2 дугаараар бол дандаа суур юм мэдлэгээ цуцаатгаж тий хундамаа ингээд тавилаа. За маш сайн ингээд байшингийн суур тавигдсан. Дээр нь одоо бүгдээрээ 100 давхар байшин байна. За яаж одоо тэгвэл 100 давхар байшин амжилттай барих вэ? Буюу яг одоо Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах цаг нь зөв үү? Зөв юм болвол яагаад? Буруу юм болвол яагаад? Зөв юм болвол яг юу авах вэ? Буюу нөгөө анализ, судалгаа, шинжилгээний дүгнэлтээр ямар хувьцаануудад хөрөнгө оруулах нь оновчтой байгаад байна вэ гэдгийг өнөөдөр бүгдээрээ detail буюу наривчилж ярилцгаая. За ингэхийн тулд эхлээд бүгдээрээ зах зээлээ харна. За Монголын хөрөнгийн зах зээл Topper Index гэж байдаг энд харагдаж байна. За тэгэхээр Topper Index гэдэг бол ерөөсөө Монголын хөрөнгийн зах зээл дээр хамгийн одоо томоохон 20 компани хувьцааны дундаж ханшаал гэсэн үг. Ингээ ойлгох, үгээр ойлгох. За энд 2006 оны 8 сарын 22-наас хойших ханш бол харагдаж байна. За ингээд энэ Topper Index маань 2006 7 он 8 он одоо ихэнх хүртэл энд харагдаж байгаа энэ бол 2000 орчим нэгжлэр байдаг. 2000 нэгжээс 10 одоо 2600 нэгж хүртэл 6-7 дахин огцсон байна. За энэ ханшийн өсөлтийн цаана бол гадаадын хөрөнгө оруулалтын сангууд Монголд орж ирээд тэгээд хувьцааны ханшийг 6-7 дахин за бүр 2006 оны эхнээс тооцох юм бол 11 дахин өсгсөн ийм үйл явдал бол болсон. Тэгэхээр зах зээл бол өсдөг юм байна гэдгийг бүгдээрээ эндээс харж болж байна.
За үүний дараа 2008 оны дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болсон. Тэр нь Монголын эдийн засаг санхүүгийн зах зээлд хувьцааны зах зээлч гэсэн нөлөөлсөн. За ингээд 12600 байсан индекс буцаад унсаа 4500 хүртэл унсаа. Дэлхийн эдийн засгийг хамарсан моргижийн зах зээлийн хямрал манайд ч гэсэн нөлөөлсөн. Энэ үед ориглоосоо ёроол хүртлээ энэ индекс маань 64.9% хувиар унсан байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарай. 2000-аас 12000 хүртэл өсөөд 4500 хүртэл унсан. Үнэхээр л тэр компани чинь сайн юм болов, мундаг юм болов, Монголын эдийн засаг ирээдүйд өснө, томорно гэдэгт итгэж байгаа бол энэ өсөлт, энэ уналтаас ямагт их байх болно. Өөрөөр хэлбэл ханш өснө, унана. Унахдаа энэ ёроолын энэ хэмжээ өмнөх ёроолоос доош орохгүй. Хэрвээ манай эдийн засаг өсөлттэй сайн байвал, хэрвээ тухайн компани чинь мундаг сайн байвал ханш огцом өсөх үе байна, унах үе байна. Гэхдээ унахдаа өмнөх ёроолоосоо илүү ундагумаа. Сайн хувьцааг, зөв хувьцааг авсан бол шүү. Муу хувьцаа авалдаг л доошоо явж өгнө шүү дээ. За ингээд 8 оны хямралын дараа нь юу болсон бэ гэхээр 10 11 онуудад эдийн засгийн одоо хөөсрөл явсан. Түүхийн эдийн үнийн хөөсрөл явсан. Тэр нь өөрөө Монголын эдийн засгийг бас сэвгээд босгоод ирсэн. Тэгэхээр яг детальчлаар харах юм бол 2009 оны эцсээр оюутлын гэрээг зураад 10 оноос маш их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол руу цутгаж орж ирсэн. Дээрээс нь 9 оны хямралыг хятад улс даван туулахын тулд асар том сангийн тэлэх бодлого явуулсан. Тэр нь өөрөө эдийн засагт маш их мөнгийг нийлүүлээд дотоодын эрэлтийг нэмэгдүүлсэн. Тэр нь өөрөө түүхийн эдийн үн тэр дотор зис нүүрсний үнийг бол огцом өсгсөн. Ингээд ирэнгүүт яаж ихээр манай улс зис зардаг, нүүрс зардаг. Манай улсын нийт экспортын тухайн үед бол бараг 70%-ийг энэ зис нүүрс хоёр эзэлж ийсэн. Ингээд хятадын эдийн засгийн тэлэлтийн хаялга нь Монголын эдийн засгийг тэлэхэд хөөсрөхөд одоо нөлөөлсөн. Ингэнгүүт энэний цаандах өсөлтүүд нь юу байсан бэхээр дандаа нүүрсний компани өсөлтүүд байсан. Монголын хөрөнгөний биржээр байгаа нүүрсний компаниудын өсөлт бол энэ өсөлтийг одоо бүрдүүлж байгаа. За ингээд 9-оос 11 хүртэл хөөсөрсөн. За мэдээж хөөс хагарсан. За ингээд үүний дараа тарчлаантай 5 жил үргэлжилсэн. 2011-аас 16 он одоо дуустал юм да. Юу болсон бэ гэхээр нөгөө алт зис нүүрс бүх юмны үн унсан. Манай экспортын орлого согтутсан. Ингээ манай эдийн засаг унсан, хөрөнгөний зах зээл хувьцааны үн унсан. За дээрэс нь засгийн газрын бодлого, Монгол улсын засгийн газрын гадаадын хөрөнгө оруулагч нарт хандах хандлага бодлого өөрөө хэтэрхий ширүүн байсан. Өөрөөр хэлбэл бид нар одоо эргээ санах юм бол гадаадын стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гэж юм баталсан. Энүүгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг үргэлжсэн. Маш олон лицензүүдийг өөрсдөө эхлээд лиценз олгочоод тэгээ хүмүүс авсан байхад нь буцааж цуцалж хурааж авсан. За дээрэс нь 2013 та бүхэн санаж байгаа бол оюутлын далдуурхайн одоо хөрөнгө оруулалтыг зогсоосон. Гэх мэтчлэн ерөөсөө гадаад дотоод орчны сөрөг нөлөөлөл зэрэг хавсарцсан. Монголын эдийн засгийг зэрэг нөмөрсөн сөрөг нөлөөлөл. Ингээд эдийн засагч унсан, хөрөнгөний зах зээлч унсан. Тарчлаантай 5 жил. За ингээд 10,000 хүртэл ингээд унжээ. За тэгтээ эндээс хараарай. 8 оны хямралын 4500 хүртэл унсан шүү дээ. Унаад 64.9% унаад 4500. Тэгвэл 11-ээс 16 хүртэл 33,000-аас 10,600 хүртэл унаад 68% унаад 10,600 дээр байсаар байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 4,500 33,000 унаад 10,000. Өөрөөр хэлбэл энд хувьцаа авсан хүн энд зарж чадаагүй ч гэсэн энэ хүртэл тисчүүл ашигтай л байгаа байхгүй. Энд хувьцаа авсан хүн энд зарж чадаагүй ч гэсэн энэ хүртэл тисчүүл ашигтай. Тэгэхээр энэ юу хэлээд байна? Нөгөө дүрм 2 урт хугацаа хөрөнгө оруул итгий зар. Сайн хувьцаа авсан л болвол итгээд урт хугацаанд төвчээртэй байж гэдгийг хэлж байна. За нэгдүгээр дүрм юу? Эрт их л одоо их л гэсэн. Та 2006 онд авсан бол
ямар өндөр өгөөж олох байсан эндээс харагдав. Тэр дотор түрүүн би апог бас ярьсан 2007 онд авсан бол ямар ашигтай байсан. Тэгэхээр эрт их л таныг энэ үед та мөнгөгүй гэж болно энэ үед. Хангалттай их мөнгөтэй биш байж болно. Тэгэхдээ танд илүүчлэг гэвэл мөнгө байгаа. Тэрийг би мэдэж байна. Яагаад илүүчлэх ёстой юм бэ гэхээр та энэ баг багт нь хувьцаа аваад эхэлчих юм бол энэ өсөж явж явах үед нь та зах зээлтэй хамт байгаад байх учраас энэ өсөлтийг ажиглаад энэ том өсөлтийн өмнө ахиухан мөнгө хийгээд оновчтой хөгжүүлэх суур үндсэн шалтгаан чинь эрт бөгөөд хэдэн ч төгрөгөөр хамаагүй ихснээс бий болж ургаж гарч ирж байгаа маа. Би нэг дахин хэлээд байгаа шүү. За цаашаа явъя. За ингээд дараа нь 2017 оны үед 10,600-аар байсан индекс маань 24,000 хүртэл огцом өссөн. Энэний цаана бол ерөөсөө хитгэн том компани бодит одоо ханшийн ашигын өсөлт байдаг. Тэр ашигын өсөлт нь ханшиг өсгсөн. За тодруулбал Апу байна, Говь байна гэх мэтчлэн компаниудын ашиг бол тухайн жилүүдэд аягүй өндөр өсөж ирсэн. Тэгээд огцом өссөн байдаг. За үүний дараа бол дахиад буцаад уналт. 24,000-аас 16,000 хүртэл уналт. За дахиад харъя. Өссөн, унсан. Тэгэхээр зах зээл дээр өсөлт, уналт байнга ээлжлэнэ. Та харин яах ёстой? Ярал дээр нь ороод оргил дээр нь гарахыг бодно. Хэрвээ оргил дээр нь орчвол дараагийн оргил хүртэл нь хүлээнэ. Түүний тулд яах ёстой? Урт хугацаанд төвчээртэй байх ёстой. Оргил дээр нь орчоод энэ дунаад байвал сайн хавцаанд нэмж авах ёстой, тогтмол авч явах ёстой, сар бүр авч явах ёстой. За тэгээд сайн хавцаагаад бол эрт авах юм бол илүү өндөр ашиг олно, эрт ихлэх ёстой. Ерөөсөө энэ 3 4. За тэгээд нэмхэн сайн хавцаа авах ёстой байгаа. За үүний дараа 16,000-аас 37,000 огцом өслөө. Дахиад хөөс. Энэ бол ковидын хөөс. Яг үүндээ ковид болоод дэлхийн эдийн засагт илгэр хэвтгэндээ гэсэн чинь дэлхийд дээр байгаа бүх орнууд сангийн мөнгөний маш хүчтэй төлөх бодлого явуулаад цаасан мөнгөийг зүгээр цаах шалаар нэг хэвлээд хүмүүс тараахын тараагаад өгөхийн өгөөд ингэ явцсан. Монгол улс ч гэсэн яг ийм бодлогыг хэрэгжүүлсэн. Энэний үр дүнд гар дээрх бэлэн мөнгө нэмэгдсэн. Жишээлбэл иргэд маань моргижийн зээлийг сүүлийн 2 жил төлсөнгүй. Компаниуд жишээлбэл тодорхой зардлуудаа өнгөрсөн 2 жилийн хугацаанд хөнгөлүүллээ. Энэ болгон ч гар дээрх бэлэн мөнгийг нэмэгдүүлээд байгаа. Дээрээс нь дахиад засгаас иргэн болгон жишээ 300,000 төгрөг тараалаа гэх мэтчлээ. Энэ болгон ч өөрөө гар дээрх бэлэн мөнгийг нэмэгдүүлээд байгаа учраас нөгөө талдаа тэр мөнгөөрөө хүмүүс юу хийх вэ гэдэг асуултанд хүрэхсэн. Энэ нь өөрөө хугацааны ханш өсгөд хүргэлээ. Монголд бол байрны үн өсгөд хүргэлээ. Тэ нөгөө хадгаламжийн хөв огцон буураад дэлхийд бол энэ coin гэдэг зах зээл бүр одоо галзуурахад хүргэлээ шүү дээ. За ийм юм байна. Тэгэхээр чинь coin яагаад ийм амар хүчээ аваад дэлхийн нийтээр тархаж байгаа шүү дээ. Маш гоё тайминг цаг хугацааны боломж таарсан байхгүй. Дэлхийн нийтээр мөнгө хэвлэлсэн. Тэгээ баахан гар дээрээ бэлэн мөнгөтэй хүмүүс гэртээ юу хийхээ мэдгүй хорионд орцсон. Тэгсэн мөртлөө хүн болгон утастай интернеттэй. Тэгэхээр ч хүн яах вэ? Карманд мөнгө байна, гарт нь утас байна. Энэ карманд байгаа мөнгөөрөө энэ утасаа ашиглаад яаж мөнгө хийхүүл гэж бодно үстэй. Тэгээд хэдэн 100 саяараа энэ санхүүгийн зах зээл рүү орохоор Америкийн хөрөнгийн зах зээлч бүүм явлаа. Тэр coinч бүр ярихын эцсгүй өндөр өсөлтийг бол үзүүлсэн. Тэгэхээр ерөөсөө л энэ шалтгаан. За одоо бол яг буцаж байна. Тэ? Буцаж байна. Өөрөөр хэлбэл тэр илүү мөнгө байхгүй болсон. Илүү мөнгө тараахаа болсон. Буцаад мөнгөний бодлого бүх улс орнууд чангалж байна. Манайх яг араас нь ингэ явж байгаа. За тэгвэл олон улс дээр ч хувьцааны ханш унж байна, одоо ч унж байна. За өслөө унлаа. Өсдөм байна. Одоо унж байгаа юм байна. Энэ уналт хаа өрөх вэ? Хизээ дуусах вэ гэдэг асуулт биднэрт одоо хамгийн чухал. За тэгвэл бүгдээрээ статистик тооцоо хийж үзье. Бяцхан тооцоо. За саяны энэ урт хугацааны 2006 оны 8 сараас хойш графикийг энд ингээд шахаад харуулсан байна. За энэ ориглоос энэ унах хүртэл, энэ ориглоос энэ унсан ёроол хүртэл, энэ ориглоос энэ унсан ёроол хүртэл 3 удаагийн уналтыг тасалж аваад статистик тооцсон байна. Өөрөөр хэлбэл одоогийн энэ ориглоос явж байгаа энэ уналт хизээ хаана хүрч дуусах магадaltaй вэ гэдгийг бид нар статистик тооноос түүхээс, өнгөрсөн хугацааны түүхээс гаргаж ирэхийг хичээж байна гэсэн. За ингээ харах юм бол энэ огцом одоо уналт бол энэ улаан харагдаж байна. Ориглоосоо ёроол хүртлээ 65% унсан байна.
За энэ урт хугацааны тарчлаантай 5 жилийн уналт бол энэ улбар шалгалт. Ингээд унаад 66 унсан байна. Ориглоосоо ёроор хүртлээ. За энэ уналт бол энэ ногоон харагдчих. 34 унсан байна. За одоо энэ ориглоос явж байгаа энэ уналт бол энэ цагаан харагдчих. 21% унсан байна ориглоосоо. За доор нь хүснэгтлээд харуулъя. Тэгэхээр энэ 8 оны хямрал бол 65% унсан. Гэхдээ 222 хоног үргэлжилсэн. Ажлын 222 хоног. Тарчлаантай 5 жил бол 66 унсан. 1042 хоног үргэлжилсэн. За энэ уналт бол 33.9 унсан, 629 хоног унсан. За одоо 21% унсан байна. 229% хоног унсан байна. 21%-аар унсан байна. Тэгэхээр энэ цагаан харагдаж байна гэсэн. Тэгэхээр одоогийн уналт бол энэ шар болон энэ ногоонтой төстэй уналт явж байгаа. Эхнээс нь ингээд та бүхэн харьцуулаад харах юм бол. Тэгэхээр энэ уналт маань одоо бол юу гэж харагдаж байна гэхээр хугацааны хувьд ч одоо хамгийн өмнөх 3 удаагийн уналтын хамгийн богиноос ч богинохон байна. Унж байгаа уналтын хувьд ч өмнөх 3 удаагийн уналтаас хамгийн одоо бага уналтаас нь ч одоо бага унсан байна гэж ингэж харагдаж. Тэгэхээр энэ бол цаашаага үргэлжлэх нэ. Статистик хэрвээ түүхээс бид нар ирээдүйд таамаглаж болдог бол энэ дахиад 1 жил орчмын хугацаанд алгуур юм уналт бол үргэлжлээд байх магадaltaй байна. Юу шүү. Одоо зах зээл дээр нийтээр шүү. Тэр дотор маш сайн экспорт хийгээд ч юм уу. Аль эсвэл тухайн зах зээлдээ маркет шеэр айгүй өндөр өсгөөд өрсөлдөгчдөө цөм аваад дараад ирж байгаа компаниудын хувьцааны ханшууд бол өснө. Тэрийг бол үгүйсгэж болохгүй. Гэхдээ одоо аль нь вэ гэдгийг бид нэр шууд хэлж чадахгүй учраас энд бол дандаа зах зээлийг яриад байгаа шүү гэдгийг бол хэлье. TBC Compass application 3-1 үзүүрээр хөрөнгөө удирдах. Боломжоо бодит болго. Таван богд капитал. Миний саяны ярьсан энэ түүхээс ирээдүйг таамаглаж болох уу гэдэг асуултанд одоо хэрэг бүгдээрээ болно гэдээ итгэх юм бол уналт ингээ үргэлжлэх юм байна. Тэгвэл эдийн засгийн суурь талаасаа тэгвэл уналтыг дэмжих үргэлжлүүлэх шалтгаан байгаа мó гэхээр байна. Төсөв мөнгөний бодлого маань хатуурцсан. Бодлогын хүү 10% хүрчлээ. Дахиад өсөх магадaltaй. Тэгэхээр хадгаламжийн хүү буцаад өсөж байна. Тэнгүүд хүмүүс эрсдэлтэй нас зайлсгээд эрсдэлгүй хадгаламжаа хийгээд эрсдэлгүй бондоо аваад ингээд хувьцаанаас гарах магадлал нэмэгдэн хувьцаа руу орох аппетит нь буурнаа. Дахиад хувьцааны унах нэг шалтгаан бол мөнгөний бодлого хатуу байгаа явдал юм а гэж хэлэх гээд байна. За нөгөө дээр нь засгийн газрын төсвийн бодлого буюу одоо сангийн бодлого. Улс бол одоо төсвийн цог дутаад ингээд явж байна. Дахиад одоо иргэддээ зүгээр ингээд бэлэн мөнгө тараах тийм мөнгө бол байхгүй. Тийм учраас гар дээрх бэлэн мөнгө багасна гэдэг бол хөрөнгө оруулалт хийх хэмжээ багасна гэсэн. Тэгэхээр сангийн бодлого өөрөө бас хатуу тийшээ явж байгаа учраас хөрөнгөний захаас хөрөнгөний зах руу мөнгө хийх хэмжээ багасч байна гэсэн үг. За энэ бол одоо 1-2 жилийн хугацаанд энэ байдал бол одоо нэг төдийлөн буцаад оронгоор ирэхгүй байх гэж бодож байгаа. Харин 2 дахь жилээсээ бид нар юу хүлээж байгаа вэ гэхээр оюутлын Далдуур хаан одоо тэр маш их хэмжээний олборлолт экспортыг хүлээж байна. Тэрийг дагаад Монголын эдийн засаг бол томорно. Гашуун Сүхбаатарын нүүрсний одоо тэр төмөр зам өөрөө 24 он гэхэд яг тэр одоо хятадтай холболт энтрээ хийгээд бүрэн хүч чадлаараа ингээд асуудалгүй одоо голын урсгал ус шиг ингээд ажиллах юм шиг байна. Одоо бол холболт хийгдэг байгаа тий. Тэгэхээр 24 оноос эхлээд бид нарт одоо юу бодогдоод байна гэхээр энэ хоёр том төсөл, энэ хоёр том экспорт чинь Монголын эдийн засаг сүп хийгээл аваа явчихна. Тэгэхээр юу хэлэх гээд байна нөхөр 24 оноос одоо цаашаага бол их ирээдүг гэвэлгээтэй харагдах гээд байна. Эдийн засаг талаасаа гэж байгаа. Тэр хүртэл бол бас байдал бол тийм сайн биш байна гэж ингэж хэлэх гээд байна. За ингээд яг дунд нь одоо энэ системийн 5 банк IPO хийх гээд байгаа. За хэрвээ банкуд IPO хийгээд хөрөнгөний зах дээр ороод бас их сонирхолтой юм хөдөлгөөнүүд бол орох баха гэж бодож байна. За тэгэхээр уналт ингээд 222 хоног үргэлжилсэн доошогоо 21% унтсан байгаа юм байна. Уналтын эцэст бол өсөлт гарч ирнэ. Тэгэхээр тэр өсөлт бол одоо 1-2 жилийн одоо дараанаас өсөлтүүд одоо огцом өсөлтүүд гарч ирэх магадaltaй гэж харж байгаа. За ингэнгүүт энэ дундаас манай Таван богд капиталын шинжээчд 12
хоёр компанийг дунд хугацаанд өсөлт үзүүлж өндөр өгөөж өгөх магадaltaй гэж судлаад шинжилээд дүгнээд гаргаад ирсэн. За тэрний хувьцааны ханш нь оны эхнээс ингээд харагдаж байна. Жишээлбэл оны эхнээс нэг компанийн хувьцааны ханш 40 унсан байна. 25%, 18%, 12% унсан. Ганцхан компанийн хувьцааны ханш 20% өссөн байгаа юм байна. Тэгэхээр одоо бол энэ зах зээл ингээд унж байгаа учраас бүх хувьцааны ханшууд ингээд янз бүрийн хуваар унж байна. За тэгэхээр тэр 12 компанийг л одоо та хараад тэгээд тэрнчэнээсээ яах вэ? Одоо сонголтоо хийгээд өөрөө шийдвэр гаргаад явах юм болвол бидний судалгаа шинжилгээний үр дүнгээр ямар ч байсан энэ компаниуд бол ирээдүйд буюу дунд урт хугацаанд одоо өндөр өгөөж өгөх магадaltaй хувьцаанд байна шүү гэж бид нар бол дүгнээд байгаа гэсэн үг. Тэгэхдээ 1 жилийн дараа 2 жилийн дараа дахиад компанийн нөхцөлөд эсрэгээр өөрчлөгдөх юм бол бид нар тухайн үед нь бол шууд одоо зараад гарах хэрэгтэй болж таарна гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгэхээр 3 дүрмээ дагаад та оны эхнээс топ 20 буюу нөгөө 20 компанийн хувьцаанаас сар болгон ингээд тий би нөгөө 3 дугаар дүрм хэлээд байгаа ш тогтмол ав сар бүр ав гэдэг. Сар болгон ингээд аваад байсан бол та одоо хасах 9.25% алдагдaltaй байх байсан. За хэрвээ та энд байгаа 12 компаниас сар болгон та аваад байсан бол одоо таны мөнгө хасах 585%-аар буурсан байх байсан. Тэгтээ сайн компанийн хувьцаанууд хямдраад байгаа учраас танд хямдар хөрөнгө оруулалт болох боломж нэмэгдээд байгаа учраас та яах ёстой вэ? Анхааралтай ажиглаад сар болгон авдгаараа аваад явж явах шаардлагатай байна гэдгийг дахин хэлье. Өөрөөр хэлбэл нэг үе одоо ханш чинь нэлээд унчаад байна шүү дээ. Зах зээл нийтээр одоо бол 21% унчаад байна. Нөгөө тэр дотор байгаа бидний судлаад байгаа 12 компани ханш бол нэг нь 20% өссөн, нөгөөх нь 41% унсан. Энэ хооронд ингээ бүгдээрээ байж гин гэсэн үг. Энд яриад байгааг би дахиад жоохон тодтогдохъя. Энэ бол хасах 925%-аар та мөнгөө алдах байж гэдэг нь бол юу гэхээр оны эхнээс сар болгон аваад байсан бол шүү дээ те. Ийм мөнгө алдах байсан гэсэн үг. Харин топер индекс бол оргилоосоо ёроол хүртлээ одоо 21% унчаад байгаа гэсэн үг шүү. За тэгвэл бүгдээрээ хувьцааны хуримтлал оновчтой багц маань ямар үр дүнтэй байгаа вэ гэдгийг одоо эндээс харъя. За 12 компани маань ингээд дэс дугаараараа байж байна. За 1 2 3 4 5 6 7 8 сарууд энд ингээд багнаараа байж байна. За ингээд яаж байгаа вэхээр би өөрийнхөө одоо хүүхдүүдтэй зориулаад энэ хувьцааныхаа хуримтлалыг оны эхнээс хийгээд эхэлсэн байна. За тэгтээ жишээлбэл 1 2 дугаар сар зах зээл амар огцон мунжаас учраас би бол ерөөсөө яагаагүй байна. Хувьцаа аваагүй байна. За тэгж жагаад 3 дугаар сард 5 дугаар хувьцаа 7 дугаар хувьцаанаас авсан байна. 4 дугаар сард 1 2 3 4 7 дугаар хувьцаанаас авсан байна. 5 дугаар сард 2 3 4 5 дугаар хувьцаанаас авсан байна. Гэх мэтчлэн 12 компани ингээд хүснэгтэндээ тавьж жагаад тэр дотроосоо тухайн сарда хамгийн одоо өндөр өгөөжтэй гэж бодож байгаануудаа сонгож аваад байгаа гэсэн үг. Бүгднгээс нь аваад авахгүй нь шүү дээ, тэ? Миний хувьд бол бүгднгээс нь аваад авахгүй нь. Тухайн сард тухайн компаниудаа бүгдийг харж агаад сонголтоор авч яах гэсэн үг. За энэний үр дүнд юу болоод байгаа юм бэ гэж. Авсан хувьцаануудын маань дундаж ханш энд байна. За хаалтын ханш 9 сарын 8-ны хаалтын ханш энд байна. За ингээд нэмэх хасах өөрчлөлтүүд байна. Ингээд явсараад дундаж нь ингээд бодоод үзсэн чинь оны эхнээс би 2% алдагдaltaй байгаа. Та хэрвээ энэ манай шинжээчдийн судалсан энэ 12 компани сар болгон аваад ингээ яваад байсан бол 565% алдагдaltaй байх байсан. Та ерөөсөө одоо судалгаа шинжилгээнд үндэслэхгүйгээр зүгээр л зах зээлийн хамгийн том гэсэн 20 компаниас сар болгон ингээд аваад яваад байсан бол та мөнгө 10.5%-аар алдах байсан гэсэн үг. Тэгэхээр энэ гурван төвшөнд өөр тоонууд харагдаж байгаа. Та огт тэ мэдээлэл судалгаагүй зөвлөгөө авахгүй яваад байвал та мөнгө 10%-аар алдах байсан. Тэгвэл та сайн брокеринг компаниар үргэлжлүүлээд явах юм бол 2%-аар алдах байжээ. Буюу та мөнгөө одоо 5 дахин бага алдах байжээ гэсэн үг. Энийг л оновчтой одоо багц оновчтой удирдлага гэдэг юм аа. За ингээд бидний зорилго бол жилийн дундаж өсөлт нь 20%-аас их байхыг зорж байгаа. За энэ нь бол жил бүр 20% өсөд ийн гэсэн үг биш шүү гэдгийг би онцолж хэлье. Бидний зорилго бол хөрөнгө оруулалтын эхлэлийн цэг
эхлэлийн одоо өдөр ашиггаа аваад гарах өдрийн хооронд өсөлт байгаа шүү. Энийг зорж байгаа шүү гэж хэлье. Харин бид нар энэ эхлэлийн цэгээс эцсийн цэг хүртэл ингээд шулуун шугамаар мөнгө чинь байнга өсөөд байнга ашигтай байна гэдгийг бол хэлэхгүй байгаа шүү гэдгийг би бас энэ анхааруулж хэлье. TBC Compass application хорооны үзүүрээр хөрөнгөө удирдах. Toyota-гийн албан ёсны дилер 5 богд компани. Боломжоо бодит болго. 5 богд капитал. За ингээд та бүхэн маань одоо энэ 12 компанийг ямар 12 компани байна вэ? За мөн сар болгон мөнгөө яах вэгийн мөнх эрдэнэ ямар хувьцаа аваад байна вэ гэдгийг цаашдаа тогтмол одоо мэдээлэл авч апдейт хийж ингэж явъя гэх юм бол 88 3053 дугаар руу нөгөө сахин шулангаа явуулаарай. За өмнө нь явуулсан хүмүүс хэрэггүй бид та бүхэн рүү тогтмол мэдээлэл судалгаануудаа явуулсарах болно. За мөн 5 богд capital.com гэх манай сайт байгаа тийм. За манай сайт руу та ороод энэ хамгийн нүүрэн дээр нь бид нар мөнгөө яах вэ дугаарынхаа бүтэн 30 минут явж байгаа энэ дугаарынхаа гол хэсгүүдийг тасалж аваад энд танд хэлбэршаалаад богинохон болгоод 2-3 минут болгоод ингээд байршуулад яваад байгаа. Бүх дугаарууд маань ингээд вебсайтн дээр байршаад явж байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань энийгээ бас вебсайт руу ороод 30 минутынхаа бүтэн нэвтрүүлгээ үзэж амжихгүй бол шорт болгосон, богино болгосон энэ одоо гарын авалгаа бас та бүхэн үзээд яваарай. Тэгвэл бас мэдээлэл цаацрахгүй гэсэн. За тэгээд TBC Compass app маань байгаа. Бид нар 9-р сарын турш дансаа үнэгүй нээсээр байгаа. Аль болох олон хүн хувьцааг ойлгосоо гэж хүсэж байгаа учраас бид нар үнэгүй дансыг нээж өгж байгаа танд. Та апа татаад дансаа нээлгээрэй. За тэгээд хувьцааны хоримтлалын 3-4 бүгдээрээ дарамтлаад явцгаая. Дараагийн дугаараараа бид хувьцааны хоримтлалын курс эхлүүлж байгаагаа зарлах болно. Энэ талаар дийлгэрэнгүү дараагийн дугаараас авч үзэж сонсоорой. Баярлалаа. Нэвтрүүлгийн эвент тэтгэгч 5 богд компани үзүүлж байна. 5 богд компани нь 2013 оны 3 дугаар сараас хойш автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх Toyota Motor Corporation-ы Монгол дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Манай компани нь 117 ажилтан албан хаагчтай бөгөөд 70 гаруй мэрэгжлийн засвар үйлчилгээний инженер, засварын ажилчидтай. Бид үйлчлүүлэгчдийн автомашинд баталгаатай, найдвартай засвар үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна. Toyota-гийн албан ёсны засварын төв нь Toyota, Lexus автомашинд агрегат болон гүйцэв засварын үйлчилгээг үзүүлэхээс гадна оригинал Toyota, Lexus автомашины сэлбэг хэрэгсэл, тослох материал худалдах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөнгө явахын нэвтрүүлгийн мөнх эрдэнэ байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, Монголын эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн хөрөнгөө хэрхэн хамгийн оновчтой удирдах арга ухааныг танд зааж өгөх болно. Хурууныхаа үзүүрээр хөрөнгөө удирдах.